Хүүхдийн ой санамж 2-3 хоногтойгоос нэглэн хөгждөг гэдгийг та мэдэх үү? 2-3 хоногтой хүүхэд таны үнэрийг таньж эхлэнэ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ талаар асуудаг түгээмэл асуултуудад би хариулж байна. Намайг профессор Фрэнк Оберглайд гэдэг. Энэ бол миний аав ээжүүдэд зориулсан миний хичээл. Хүн шин унтаад өдөр сэрүүн байдаа гэдгийг хүүхэд мэддэг үе. Иймд тэд 3-4 цаг унтаад дундуур нь хоолдох гэж сэрээд буцаад унтаад өгдөг. Хүүхдийн тарих хөгжихийн хэрээр сониучулж унтах нь багасдаг. Тэд орчинтойгоо танилцсан, аав ээж нь тэдэнтэй ярилцсан, ном уншиж өгнө. Тэгээд хүүхдүүд илүү удаан хугацаагаар сэрүүн байж аав ээж, асран хамгаалагч орчин тойронтойгоо харьцаж байгаад унтдаг болдог. Өнөөдрийг хүртэл сонгодог хөгжим сонсох нь хүүхдийг илүү ухаантай болгодог гэж итгэдэг байсан. Гэвч сонгодог хөгжим сонсдог байсан хүүхэд илүү ухаантай болдог гэдэгт батлагдаагүй. Гэхдээ бас муу нөлөөч байхгүй л дээ. Хэрвээ ихэнх хөгжим сонсож тайвширдаг бол тухайн мэдрэмж хүүхдэд нь дамжиж хүүхэд бас тайван хамглан болно. Иймд ухаантай болгохгүй ч гэсэн хөгжим хүүхдэд өөр олон сайн нөлөөтэй л дөө. Хүүхэд шаардлагатай шинэ хичээлээ эхийн сүүнээс авдаг. Иймд хүүхдээ эхийн сүүгээр хооллох нь тун чухал. Зарим орнуудад хоол хүнсний аюулгүй байдал, чанар, төрөл зүйл муудсан нь хүүхдийн оюуны болон бие бэлтрийн хөгжилд сөрөгөөр нөлөөлдөг. Нэрээ хүүхэд гэлтгүй амьтны үрдөлд хэн нэгнийг хүрэх мэдрэмж их чухал гэж эрдэмтэд нотолсон байдаг. Бид эмч их асаргаа гэж хүртэл ярьдаг шүү дээ. Энэ нь нэрээ хүүхдийг ихэнх нь биеийн дээр тавихыг хэлдэг. Ингээд их хүүхэд хоёр хоёулаа тайвширдаг. Иймд хэн нэгнийг хүрэх мэдрэмж бол олон ач холбогдолтой. Хүүхэд их сониуч байдаг. Тэд орчин тойрноо мэдхийг хүсдэг. Тэдний хувьд бүх юм шин содон байдаг. Иймд эцэг эхчүүд орчинтойгоо танилцахад нь саад болж болохгүй. Харин аав ээж нь аюулгүй байдалд нь санаа тавих хэрэгтэй. Хүүхдийг хэд их хязгаарлах шаардлагагүй. Хүүхдэд дуулж, ном уншиж өгч, цуг зугаалж, мод, антим, машин, байшин зэргийг зааж өгөх гээд хүүхдэд юм сургах их олон арга байдаг. Хүүхдэд таньж мэдэх шаардлагатай их олон зүйл байдаг тул хүүхэддээ битгий саадуулаарай. Хүүхэд дөнгөж хэлд орохдоо баба, гого гэх мэт энгийн үгийг хэлж эхэлдэг. Аав ээж яриаг нь дуурайж, цуг ярьж дэмжиж өгөх хэрэгтэй. Хүүхэд нэг ямиг давтах их дуртай байдаг. Иймд нэг дууг нь давтаж дуулах, нэг номыг олон удаа уншиж өгвөл хүүхэд хэл яриаг ойлгож эхэлдэг. Иймд залуу аав ээжүүд байн хүүхэдтэйгээ ярьж хүүхэддээ дуудуулж өгдөг байх хэрэгтэй. Гэхдээ хүүхэддээ ярих боломжийг олгож ээлжлэн ярилцах хэрэгтэй. Хүүхэд нэг юм хэлэхэд аав ээж нь эргүүлээд нэг юм хэлдэг аргыг хэрэгжүүлж болно. Хүүхдийнхээ хэлсэн зүйлийг хэрэгүүлээд давтаж хэлэх нь чухал. Хүүхдэд бага наснд нь хэрэгтэй хамгийн чухал зүйл бол хайр халамж, анхаарал. Аав ээжүүд хүүхэддээ бүрэн анхаарал хандуулдаг байх нь их чухал. Аав ээж бол хүүхдийн анхны багш юм. Аав ээж нь дуудуулж, ном уншиж, юм ярьж өгөх нь хүүхдэд шинэ мэдлэг, мэдээлэл болдог. Тэр хэрээр хүүхдийн тарих хөгждөг. Ингэж эрт үед нь юм зааж сургах нь цаашдын сурж мэдэх үндэс суурийг тавьж өгдөг. Аав ээж хүүхэддээ багаас нь анхаарал тавьж чадвал хүүхдийн тарих илүү хөгжиж, бидний хүүхдээсээ хүсэж хүлээгээд байдаг амжилт, сайн сайхан бүхэнд хүрч чадна.